Хоноо эхлэхдээ Жорж гэр бүлтэйгээ хамт шинэ байшинд нүүж байгаагаар эхэлдэг. Гэр гэж зүгээр л нэг оромж бас дээрэс нь гиз цатгах оолч байхгүй. Гэвч ээж чинь тэдэнд бурхан талархах хэрэгтэй гэж хэлдэг. Жорж унтахаас өмнө ээжигээ юу хэлсэнд итгэхгүй байлаа. Өөртөө хүүгээ ядаж хичээлийнхээ анхны өдөр хүн амтан битгий зохиороо гэдэг. Дараа өдөр нь хичээлдээ явдаг. Ангийнхаа хүүхэд нь бүгд түүн рүү харж байлаа. Багшийн асуусан асуултанд хариулах гэсэн боловч тэр багш түүнийг үл ошиодог. Үдийн завсарлагын үеэр гэрээсээ хоол авчирч ирээгүй байсан болохоор хоолгүй хоцорсон. Нэг сурагч Жоржоор дог тохуу хийснээр түүнд зодуулдаг. Багш иртэл тэр цухтааддаг. Олон жил өнгөрч тэрээр баарнд найзтайгаа уулздаг хэсэг гардаг. Согтуу хүн баарнаас говьж яваа харагдтал тэд дээрэнтэхэр араас нь даагдаг. Хамгийн гайхмаар нь тэр нь цагтаа байж таардаг. Мэдээж энэ бол тэдэнд тавьсан өгөөш. Цагдаа нар тэдний араас хөөж Жорж маань харин айлын бохрын хоолой руу орж нуугддаг. Нуугдсан тэр газарт нь цагдаа нар мөрч нохотоо иржээ. Нохоонд нь баригдахгүй тул манай Жорж маань нүүрэндээ баасаар нялдаг. Цагдаагийн нохоо олж чадсангүй. Гэртээ арих замдаа дэлгүүрийн зурагтнаас хоол байр үнгүй гэсэн сайн дурын сургалтын програмын заар олж хардаг. Энэхүү байгууллага нь залуу хүмүүс мэрэгжил боловсролтой болгодог сайн дурын байгууллага. Үүний хариуд тэд ажил хийж өгөх ёстой юм. Ээж тэр ирээд энэ газар руу явах тухай ярьдаг. Ээж нь түүнийг зоригжуулаад явуулдаг. Дараа нь тэр тэнд очиод тэдний аль бие усны дүрм товцыг өмсдөг. Харуул тухайн газрын дүрм журмыг танилцуулдаг. Өрөөнд цүнхээ нээтэл ээжийнх нь авч өгсөн шинэ пүүзийг олж хардаг. Өрөөнд нь Арчи хэмээх залуу хөгжим тоглолтол Жорж уурлаад түүний хөгжмийг унтраадаг. Үдийн хоолны дараа цүнхэнтэх пүүз нь алга болжээ. Хоолны газар пүүзийг нь хулгайлсан хулгайч түүний гутлыг өмссөн явж байд. Ууртай Жорж маань түүнийг пүүзийг хулгайлсан хүний араас хөөд. Хулгайч өрөөндөө ороод хаалга дотроос нь төвөгчдөг. Тэр хаалгыг нэвдэлж ороод нөгөө залууг алах төгтөг. Цонхноос шидэх гэж оролт түүний ирээдүйн дасгалжуулагч болох Дюк түүнийг зогсоодог. Түүнийг хаалга эвдэж өөмөн гаргасан учраас машиндаа суулгаад хөөх гэж байлаа. Энэ газар ганц биш нэлээд зодон хийсэн баримтанд түүний ховын хэрэг дээр байсан болохоор түүнийг явуулахаас өөр арга байхгүй гэдгийг тухайгаа тайлбарладаг. Дюк түүнд гэртээ харих автобусны билет авах мөнгө өгдөг. Жорж түүнд энэ бол түүний амьдралын олдож байгаа ганц сонголт болохоор арчаагүй царайлаад гэртээ харихыг хүсэхгүй байгаа тухайгаа хэлж түүнээс уучлалт гуйдаг. Дюк түүний сэтгэлийг ойлгоод түүнд дахиад нэг боломж олгохоор шийддэг. Түүний ууртай төрөмгий болохоор боксинг клубт хичээллэхийг санал болгодог. Тэгээд Дюкийг дасгалжуулагч нь болохыг мэддэг. Клуб дэх ихний өдрөө тэдний нэгэнтээ спарринг хийгээд нам зодуулдаг. Хүн бүрл түүгээр дог тохуу хийж байгаад Дюк түүнд зөвлөгөө өгдөг. Манай Жорж уурандаа гарахдаа Мишокийг гинжнээс нь мул цохиж унгахад хүн бүр түүний хүчийг хараад гайхаж байлаа. Дюк түүнтэй өдөр бүр хамт байж дасгалжуулахаар болдог. Тэр ээж болон гэрийнхэн рүүгээ залгаад боксер спорт хөөх тухайгаа яриад амжижээ. Ээж нь түүнийг зодон цохоноос л хол байхыг сануулдаг. Гэтэл манай Жорж ээжтэй тэр энэ бол зүгээр өөрийн гэсэн дүрмтэй спорт гэдгийг нь ойлгуулахыг хичээж байлаа. Тэгээд клубт өмнө зодуулсан хүнээ нам цохиж унгаадаг. Дюкч түүний хүч чадлыг хараад биширч байсан шүү. Жорж Дюк дээр ирээд мэрэгжлийн тулаанд оруулж өгөхийг хүсдэг. Дюк түүнд тэрээр анхан шатны боксчин бөгөөд урт удаан цаг хугацаа шаардлагдан хэмээн түүнд зөвлөд амжив. Доод лигийн олон тулааны өмнө байгаа болохоор дэлхийн аварга болоход олон жилийн туршлага хэрэгтэйг нь санууллаа. Тиймээс түүнд хангалттай бэлтгэл хийх цаг хугацаа байхгүй гэж хэлдэг. Жилийн дараа манай Жорж маань Олимпийн сорил тулаанд Оросын боксчинтой тулалдав. Гэрийнхэн түүнийг зурагтаар үзэж байлаа. Тэд ч түүгээр бахархаж байсан мэдээж илт. Тулааны эхэнд хүн бүр Жоржийг дэмжиж байсан. Хэд хэдэн хүчтэй цохилт хийснээр маш амархан алтан медаль авдаг. Бахархалтайгаар Америкийн тугийг өргөж байсан. Гэрийнхэн нь түүнд итгэж чадахгүй 19 наснда анхныхаа алтан медалийг авсан юм. Дараа нь төрлөх хотод ирээд өөрийнхөө алтан медалийг зүүчгсэн. Найзуудтайгаа таарлдав. Хар арьс тахан дүүсийг алж байхад яагаад Америкийн тугийг өргөх ёстой гэх мэтээр найзууд нь түүнийг үгээр идэж байлаа. Үүнд эмзэглэж уурлаж манай Жорж минь ээж дээр очтол ээж нь түүнийг тайвшруулв. Тэр дахиад тэмцээнд орох тухайгаа ээжтэй хэлдэг. Нисэх онгоцны буудал дээр үзэсгэлэнтэй бүсгүй түүний харцыг булаагаад амжив. Түүнтэй яриа өттөл тэр түүнд нэрээ Пауло хэмээн танилцуулдаг. Утасны дугаарыг нь авч амжив. Дюк түүнийг мэрэгжлийн багтаа дасгалжуулахаар алдартай клубт аваачдаг. Дасгалжуулагч нь Муур болон Садлертай танилцуулдаг. Жорж тэнд алдарт боксчин Сони Листинг олж хардаг. Дараа нь түүнтэй хамт бэлтгэл хийв. Бэлтгэл сургуультаа сайн хийж хажуугаар нь дурлалт бүсгүй Паулатайгаа хайрын романс үүсгэж амжина.
Нэг нэгэндээ татагдж бие биентэй хайртай болсон нэгт байлаа. Дээдлийгт мэрэгжлийн хид хідэн тулаан хийд. Бүх тулаанаа амархан ялж байлаа. Ялалт авах бүрдээ манай хүн маань нэр алдарт хүрч байсан юм. Үүний хажуугаар Пауллата гэрлэхээ бас марцсангүй. Эцэст нь тэрээр дэлхийн аврахад үзэхээр болдог. Түүний өрсөлдөгч нь 2 жилийн өмнө Мухаммед Алиг ялсан агуу Joy Fraser юм. Fraser Жоржийг амархан дуусгана гэж л бодсож байсан. Хүн бүр л агуу Фрейзерийн нэрийг дуудаж байлаа. Дулаан эхнээсээ л ширүүн болж байхад тэрээр толгойд дасгалжуулагч байгаа бүх үгийг санаж байсан юм. Өрсөлдөгчөөсөө ширүүн цохилт авсан ч гэсэн түүнд хид хідэн хүчтэй цохилт хийж унгаж чаддаг. Хүн бүр Жоржийн хүчтэй цохилтыг биширч байсан. Хоёрдугаар үедэр тулааны санаачлыг гартаа авч түүнийг дахин хүчтэй цохиж унгаж чаддаг. Эцэст нь Жорж дэлхийн аврагт болдог юм. Дюк үүнийг хараад түүгээр бахархаж байлаа. Учир нь түүнийг энэ бүхнийг хийж чадна гэж мэдэж байсан болохоор тэрээр нэр алдартай боксчин болжээ. Тэр Арчиг өөрийнхөө хувийн менежер болгоо. Учир нь түүнийг тоондоо сайн гэж боддог болохоор хоорондоо гар бариад тохиролцоонд хүрв. Зурагтаар Мухаммед Али түүгээр дог тохуу хийж байлаа. Телевизийн хөтлөгчид нэг өдөр Жоржийг тулаанд дуудаад түүнийг өстө болгож тавина гэж хэлдэг. Жорж том байшин аваад өөрийнхөө амжилтыг гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэж байлаа. Тэрээр охинтой болжээ. Гэхдээ эхнэртэй анхаардгүй нэгэн болж хувирсан. Түүний эгч Мэри түүнд өөрийгөө жирэмсэн гэж хэлдэг. Түүний карашилдаг хүүхнүүдээс болж эхнэртэйгээ баг зэрэг асуудалтай байлаа. Дэлхийн аваргын мөсөн хамгаалахын тулд тэрээр агуу Мухаммед Алитай тололдох хэрэгтэй болсон. Заал дүүрэн хүн суулгачгаад Мухаммед Али манай Жоржийг маань дог тохуу хийж байсан. Хүн бүр л хүчрхэг Жоржийг ялна гэсэн итгэлтэй байсан. Дасгалжуулагчдын зөвлөгөөгөөр өөрийнхөө хэв маягаар түүнийг эртхэн дуусгана гэсэн төлөвлөгөөтэйгээр рингэн дээр гарлаа. Эхний үеүүдэд Жорж тулааны санаачлагыг гартаа авч байсан. Өөрийнхөө эго болон бардам зангаасаа болж тулааны төлөвлөгөөгөө мартжээ. Мухаммед Али тулааны санаачлагыг эргүүлээд өөртөө авдаг. Даки уурч хүрчээ. Учир нь Жорж хий дэмий савж хамаг ирч хүрчээ барж байлаа. Эцэст нь Мухаммед Али түүнийг болгож тавьдаг. Хүн бүр шоконд орж байсан шүү. Ялагдлынхаа дараа эхнэрлүүгээ заалгав. Гэтэл эхнэр нь түүнээс салахыг хүсэж байгаагаа хэлдэг. Дараа нь ээж нь түүнээс яагаад багаа сольсныг асуусан. Тэр өөрийгөө ялагдлын шалтгаан гэж тайлбарладаг. Ялагдлынхаа дараа 5 хүнтэй нэг нэгээр хэдэн раунд тололдох шоу хийдэг. Зөвхөн өөрийгөө хүчтэй гэж харуулахын тулд шүү дээ. Мухаммед Али тэр алиалагчийн шоуг үзэхээр ирж түүгээр дог тохуу хийсэн хэвээрэл байлаа. Даага нэхэхгүй мүү гэж Жорж түүнээс асуудаг. Гэвч Мухаммед Али ялагдсан азгуучуудтай дахин тулалдах уу гэдгээ сануулдаг. Тэр дахиад л ялагддаг. Өөрийгөө эргүүлж авах үнэтэй зөвлөгөө Дюк түүнд өгөв. Эгч нь төрхийн өндөрлөөр өвдөж байсан учраас Жорж яаралтай эмнэлэг рүү явдаг. Эх хөр хоёрын аль нэг нь өхөж магадгүй хэмээн эмчнэр хэлв. Ээж нь тэднийг бурхан залбирахыг санал болголоо. Гадаа гараа тэрээр үнэн сэтгэлээсээ бурхан залбирч эхэлдэг. Өөхөх ёстой гэвэл тэд биш. Өөрийгөө үгсэн ч яах вэ хэмээн бурханаас гуйв. Дараа нь түүний эгч Мэри хүүтэйгээ хамт 9 минут амарчхыг тэрээр олж хардаг. Хүү хэрхэн 9 минут төрснийг эмчнэр бүр гайхсан байлаа. Тэгээд өөрийнх нь залбирал түүнийг аварсан гэдгийг мэдэж. Дараагийн тулаануудаа Жорж ялагдсаар хүсэл эрмэлзэл нь унтарсан байлаа. Мухаммед Алид ялагдсанаас хойш Жорж хуучин шиг байха болсныг хүн бүр л ярьж байсан. Тэр дахиад л ялагддаг. Дюкч түүнийг яхаа мэдэхгүй байв. Ууртаа Жорж маань хувцсны өрөөнд нөгөө ертөнц рүү явангаа алддаг. Ингэсэн ч тэр ухаан орж амжив. Дюкч түүнийг чамааг өвчлөө гэж бодсон гэдэг. Тэрээр шинэ итгэл найдвараа олж дараа нь цуглаан тавьж эхэлдэг. Тэгээд өөр тохиолдсон амьдралаа бусдад гэрчилдэг. Хүмүүст бурхан байдаг гэдгийг сануулж байлаа. Боксоос зодог тайлж бүхий л амьдралаа бурханд зориулахаа амлдаг. Тэгээд дараагаар нь пастор болдог. Дюкт боксоос зодог тайлснаа хэлэхэд Дюкч гайхаж хүлээж авч байлаа. Тэрээр аль хэдийн боксыг сонирхоо байжээ. Мухаммед Алитай уулзаад хуучны ус сонзонгоо мартаж найзууд болцгоодог. Дараа нь салсан эхнэрээсээ уушлах байдаг. Уушлтыг нь хүлээж авсан ч түүнтэй хамт сүм явахыг хүссэнгүй. Сүмд нэг бүсгүүтэй танилцаад түүнд анхны харцаар дууралдаг. Сүмийн гадаа микрофон бариад авралын зар таанадаг. Дараа нь Жэни уулзаад түүнтэй ярилцдаг. Түүнтэй хамт хуучин сүм дээр очисон ч тэр нь хаагдсан байв. Тэр газараа дахин шинээр сүм барьж эхэллээ. 10 жилийн дараа тэр сүмийнхэн пастор нь болцсон. Нэг эмэгтэй хүүгээ түүн дээр авчираад боксчин болохыг хүсдэг тухайгаа түүнд хэлдэг. Гэвч тэрээр татгалзав. Эхнэр хүүхдүүдтэйгээ аз жаргалтай амьдрал нь үргэлжилсээр л байдаг. Түүнээс бокс орохыг хүссэн хүү хулгай эргээр баригдсан зурагтаар хардаг.
Энэ шийдвэртээ харамссан учраас хуучин клубээ дахин сэргээхээр очдог. Найз нь жаахан л санаа зовж байлаа. Учир явдал дараа нь ойлгомжтой болох нь тодорхой. Тэр газрыг маш сайн тогтжуулж мөнгө зарж босгоод хүүхэд залуусыг зөв хүмүүжүүлэх спорт сургалтын төв болгосон байв. Гэвч тог нь тасралдаг. Уцтаад асуудагч маш их хэмжээний өртөө болох нь тодорхой болов. Банк ороод дансаа шалгалтал хадгаламж нь аль хэдийн хоосорчээ. Мөнгөө төлөхгүй бол босгосон газараа өрөндөө алдах болцоход байд. Учир нь түүний найз нь түүний үлдсэн бүх мөнгөөр нь мөрөөдө тогдоод алдсан байв. Дараа нь түүнийг олж очиод ёстой болгож тавив. Санхүүгөө босгох гэж янз бүрийн хэрэгтэй хэрэггүй реклам тоглосоор гисэн ч өөрөө дарах хэмжээний таалт нь ч хүрэхгүй байв. Тэр нь дахин бокс тоглож дэлхийн аваргад үзэхээс өөр сонголт үлдсэнгүй. Эхнэр нь мэдээж дургуутсан ч манай хүн тэр чигээрээ шийдсэн байлаа. Дюк дээр буцаж очиод энэ санаагаа хэлдэг. Түүний насан дээр ийм бие хадаа боломжгүй гэдэг. Бэлтгэлдээ орохоос өмнө түүнийг жингээ хасахыг санал болгов. Өдөр бүр шаргуу бэлтгэл хийж байх ёстой жин дээр очиж амждаг. Дюк дээр очиод бэлтгэлдээ орохоор ирдэг. Тулаандаа орж яалдаг. Хэвлэл мэдээлэлээр хөгшин боксчин гайхаж түүнийг нэвтрүүлгүүдэд дуурдаг. Дараа нь дэлхийн аваргын төлөө үздэгч оноогоор ялагддаг ч хүмүүсийн сэтгэл зүрхийг байлдан дагуулж чаддаг. Бокс болон зар сурчлагаар олсон мөнгөө өөрөө дарж амжив. Хэсэг хугацааны дараа түүн дахин аваргын бүсний төлөө тулалдах боломж дахин олддог. Өрсөлдөгч нь мэдээж залуу нас хурд хүчтэй шинэхэн аварга учраас хөгшин үнийг онооны давуугаар ялж байв. Гэвч сүүлийн раундад Жорж Форман Майк Мурерийг нокаутанд оруулж 45 наснда дахин дэлхийн аварга болдог. Нас бол зүгээр тоо гэдгийг харуулсан агуу боксчны домогт замнал нэг иймэрхүү байлаа.